쌀 몇 천 원? 쌀. 자, 소천. 오늘 일제도 마신 각각의 이렇게 호사 오늘 일제도 야오다. 아, 이렇게 호스인데 내려다는 도시에 손자. 다 이렇게. 자, 오늘 일제는 관찰도 보도, 관찰도 보도 이렇게 호스인데 내지다. 아, 얼마 같은 데 움직이는 호스 다 보고 이제도 있다 없어 움직이는 호스 앞으로 오늘 일제 장소로 이거나. 자, 이게 오늘 일제된 세계거 아부터 붙이니 이들이. 자, 오늘 일제된 절도 보디 오게 아부터 붙이는 게 양질을 도셨다 아직 밑을 절었다. 자, 이 절도 비디오킨 또 배들 하더하더 해 소라서 함여가 봤 에짐식 이거는 양질을 도셨기에 돈이가 야고 아직 밑을 절었다. 오르과든 바가라 한편 하셨다. 사이즈적인 원자리스틱 이슈인데, 자 이게 이렇게 나왔다리 다음 박신이 우리 모종의 우붓은 바가 인디마 아치다 우붓에 다들 거잖아. 자 자, 여러분 그때 생제 색감시지? 자, 비키 오토 비 타타 구치 군디 구치. 자, 다만 군디 구치에 빠졌네 기치. Nis 타타 두스 구치 타드가드 비치 김치토니 가라스킨. 자, 다만 다섯 개 빠졌네 기치. 빈 두베 소상 토토타 우스 구치 빈칭. 자, 다만 빈칭기치 내리시대. 자, 움직이는 하고 침대 사이가 비치 웃음이 비치 나를 웃게 줘. 자, 한개 언어치된 얘기 하겠습니다. 야가 또 그렇게 모스 굴뚝도 택틱 모스 하야겠다 옷은 에치군 막상. 그러니까 한개 언어치된 알겠습니다. 이걸 하나의 온견 여기서 성장으로 자, 다음으로
Юун дээр бичээрэй. Энэтэйгээ хоосон дээр юу ч шүү. Ус асарахгүй. За хичээлийн туршид наад нөсөө юу мус хайлаад ус асархнуу буюу гэдгийг хичээлийн туршид ажиглаад байж байгаа шүү хүмүүстээ. Ааснаа. Эндээс авах. дараагийн даалгавар орбоо даалгавар байна. Дэлхийн жинтэй юу? За багаараа бодож байгаа. Тэр ажиллаж байгаа. За тэр багаараа үржээ. За дэлхийн жингүү гэж хэлсэн манай тэгээд яагаад гэвэл дэлхийн гэж мэдээсэн бол ямар нэг хурд юм дээрээсээ оосрлох байсан. Хэрвээ жинтэй байсан бол бас доошоо октогол унах аюултай. Тийм учраас дэлхийн жингүү гэж утсан. За танаа. Дээрээс дөрөвчдөр болох жингүү гэж ütэн тэгээд одоо сансрын хэсгээр ингээд загаад одоо сансрын хүчээр байгаа жингүүд авчдаг дэлхийгээс за зөв байна гэж танаа. Жингүү гэж ütсэн яагаад гэвэл дэлхийн холбох толгой атах хоосоор тийм юм байх болохоор жингүү гэж ütсэн. Яг нь хүмүүс сарлаа нисээд сарн дээр очиод жингүүд л үүсдэг. Дэлхийгээс гарсан учраас жингүүд л үүсдэг гэж бодсон. За зүйтэй. За энэ дэлхийн жилийн үнийг асуултанд бол эдний хоёр баг бол маш дэлгэрэнгүй маш зөв тайлбарлаад дэлхийн жингүү яагаад гэвэл тулах толгойроо. За танаа хоёрыг үнэнийхээ хуудсыг хүсчээ. За нөгөө гэрэлтийнхээ хуудсан дээр бичээрэй. За нөгөө сайн дээр ямар хүчний талаар ярив? Иймчин. За тэрийг бичээрэй. Хорошо. За дараагийн даалгавраа бүгдээр анхаараарай. За энэ багш хоёр аюун доктор өндөг хийсэн байна. За өндөг маань ямар үзэгдэлд ажиллаж байна? Хөвгч юу? За тэр яагаад хөвж байна? Яагаад хөвж байна? Энийг тайлбарлах хэрэгтэй. Хоёрдугаар энэ хоёр усны алинын температур их байх ба гэдгийг багаараа ярилцаад хариугаа өгнө. За багаараа ярилцаад. Нэхлэр аюулаа өнгөн хөгж байгаа. Энэ болохоор усны нэгт ихтэй гэсэн. Нөгөө талын аяхтай энэ болохоор доош жигсэн энэ нэгт баг гэсэн байна. Температурын хувьд болохоор давсан усны нэгтийг задлж өгдөг учраас давсан усны температур. Давсгүй усны температур ихтэй тийм үү? За давстай усны температур бага гэж танаа гэж бодож чинь. Давстай усны температур их гэсэн үү? За зүйтэй. Давстай усанд акмедийн хүч ямар байна? Хүч нь ямар байна? Их байгаа юу, бага байгаа юу? Бага. За танаас эргэлзчихтэй. За танаа болохоор давсан ус давсыг уусгах дээр өөрийнхөө энергийг авсан учраас дулаан болгож бага болж үзчихэ. За шүү тэгээд давстай усыг усан дэсээр нэгтийг ихсгэж өгөөд өндгийг хөвөрч. За зөв. За одоо нэг зүйл яриад сонсч. За эдний хоёрыг би бас зөв хариултаа гэж үзэж байна. Танаа баг зэрэг эргэлдлээ. Мэдээж ерөөсөө оюулаад ихээр би юу
Энэ юун дээр танаа оюутны хэлбэр хэлж болгож ирсэн ш. Энэ давсан усны холбоо яг нь нэгтний учраас Ахмедийн хүч их байгаа учраас өндөг яаж байгаа? Гөөж байгаа. Энийх нь нэгтэн баг учраас жийж байгаа. Альдын температур ихэж хэлсэн. Гүүт усны температур. Энэний температур яагаад байгаа вэ? Нэр хараад та энэ. Тэр хоёрын температур хэлэхдээ энэ хэд гэж байна? 16. Энийх нь бол манай 11. За 11 12 юм шиг байна. За тэгэхээр хүүт усны температур яагаад бага гэж хэлж байгаа нөхөр давсны молекулыг ус давсны молекулыг зааж инээгээ тэрүүнд яаж ийм вэ? За өнгөнийхөө утсыг аваарай. Танаа хоёр. За өнгөнийхөө утсан дээр бичээрэй. За сая ямар хүчтэй тухай ярьсан үгтэй. Ахмед. За Ахмедийн хүч. За тодорхойлолтуудаараа бүгдээрээ нэг Ахмедийнхээ хүчийг тодорхойлох сайхан хэлээдтэй. Ишимийн зүгээс биеийг дээш түлхэх хүчийг Ахмедийн хүч гэнэ. Бие ба шингэний зүгээс биеийг дээш түлхэх хүчийг Ахмедийн хүч гэнэ. За тийм. Энэтэй уцаа бөгөлснө. Сарсаа дурснө. За наа бас их машин бас минут тавьчих. За наад өгсөн зүйлүүдэд хараад юу хийж болох вэ гэдэг өөрсдөө үзээрэй. За самсууд байгаа. Шаарууд ч байгаа. Шаараач. Шаарууд авч. Юу хийж болох вэ сайн бодоо. Тэгээ харъя. За усан баг байвал хэлээрэй. За ямар хүчний үйлчлэгийг харж байгааг нэгээ сайн бодоорой. За ямар юм хийж болж байна. Үүсгэн зүйлүүдээрээ хийгээрэй. За хэлээрэй. Авахтаа гараа усан хийсэн үү? Оо сайн. Өшөө юу авч болсон? Өшөө юу авч болсон? Машаараа яхаа. Яах вэ? Усан дээр үгүй байна. Энэ нэгсэн бас За шаараа. За танаа шаараа юу? Шаараа дараа юу? За танаа Усан ингээд ороод хүндээг дээр хараа авахгүйгээр сонжоод байна. өшөө юу хийсэн? Энэс гадна бид саналгаар нүүлээ өөрчлөлтийг Саналгын үйлдэл ижил үйлдэл яах вэ? Тэгээ эсрэг үйлдэл таталцсан. За танаа энэ харамжаар хийж байгаа. за сангийн Эсрэг үйлдэл адилхан төлөвлөлт нь болохоор зэрэг төлөвлөлттэй. за Манай энэ дээр болохоор зэрэг саран хоёр маш юу болохоор маш юм учраас за гурван баг гурвандаа санаагаа чи нэмж байгаа. Сонсон яадаг нэг төмөртэй таталцаад дараа нь тэр таталцсан төмөр нь дахиад нэг төмөртөд таталцаж болдог. Тэрний тат жишээ нь шүрүүп нөгөө сонсон шүрүүпийг хатаас юм уу шүрүүптэй яхад цаанаага хатаас ахиж таталцаж болдог. За гэнэтийн утсан дээр ямар хүч хийж вэ? Сега барин үсгээ. Очаарай. За дараагийн давтараа анхаарай. Осно. За барин үсгээ. дараагийн давтараа чамж. За өөрсдөө юм уу? Нэг хүүхдийн
даралтай нэгэн дээр бичгээ дараа нэг дээр болно. За өөрсдөө даралтыг олж болно. Мастай бийг авсан. Тэгээд даалтын тэмээн F тэнцүү, P тэнцүү F-ийг хуваах нь S. Тэгээд 50 кг нь 500 минутын чадлаар очуулна. Тэгээд манай хүлээ талбайд 450 см квадрат болсон. Тэгээд даалтыг болохын тулд энэчээ хэмжүүлснээр хүчийг тэгээд хаваа тассан харин нэг хөл 111 ньютоны хаваагаас ижиж байна. Үнийг 14 зэрэгт үржүүлээд 1100 паскал. Манай нэг баг хүүхдүүдийн далтыг болсон. Тэгээд манай огийн нийт хүүхдүүдийн нийтдээ 4420 ньютон даралт өчгөлөө хурцлуулсан. Тэгээд нийт даралт маань шатан дээр өчгөлөх нийт даралт маань 128,000 паскал үзэж байна. За манай аж хамгаалал бүгдээрээ өөрсдийнхөө амбигийн жингүүдийг бүгдээрээ далтаа авсан байгаа. Тэгээд тэр дундаас ганцхан далтыг авсан. Тэгээд 50 кг биштэй хүүхдийг килограммын ньютон гэж хэлжсэн байгаа. Энэ яа шинжүүлэх гэхээр мэдээж дэлхийн тогтмол таваад гэсэн энэ буюу 10 ньютоноор үржүүлж гарсан байгаа. За тэгээд дараа нь болохоор 432 см квадрат гарсан байгаа. Энэ болохоор 2 хөлийн талбай. Тэгээд энийг метр квадрат шилжүүлэхэд бол 10-ийн хасаад 4 зэрэг үржүүлээд тэгээд нийт тавь нь 12,000 паскал гарч байна. Сая таамаг өөрсдөө даралтыг, багийнхаа гишүүдийн даралтыг бүгдээрээ зөв олдоо, даралтыг олохдоо хүчийг юу болох вэ? За даралтыгаа тодорхойлтыг бүгдээрээ хэлж. Нэгж чацаар үүсгэх хүчийг тодорхойлох физик хэмжээний даралт гэнэ. Даралт гэдэг таагүй бүгдээрээ амжилттай хийсэн учраас бүгдээрээ үнэхээр үнцгийг аваа. Тэгээд харилцах хяналтын хуудсан дээр бүгдээрээ бүгд өөрсдөө даралтыг яах вэ? Хичээлээ. За даралтын дээр хичээлээ. Энэ хуудсыг бүгдээрээ динамотрын заалт ямар вэ? Бие динамотртэй дүүжилдэг. Хатуу устдаа болгоомжтой харьцаарай. Энэ бие үгүй яваад цаая. Хатуу тавьж байгаа. Динамотрын заалт яа.
Танах түрүүний асуултанд жоо үлдсэн шүү. Сайн бодож хэлээрэй. За. Юу хэлээ? За их хэлж. Заасаа хэлж. За яваач. Атуу тоосон дотор бие хийхэд километрийн зав их байсан бэ. Халуусан их байсан. Халуусан бага байсан. Хүүтүүсэнд их байсан. Халуусанд яагаад бага байсан гэвэл халуусан буцаж ургуулд орж одоо молекулын сэргийгчсэн. Харин хүүтүүснийхэн заалт нь их байсан. Яагаад гэвэл молекулын ургуулсан задраагүй. За арай бас нэг зав бүрээ. За эндээс сонсон. Манай хэлснээс халуусан болохоор нэг их байгаа. Харин хүүтүүсэн болохоор багчаа. Ахмед юу ч асууж байна. Нэг байгаа. Ахмед юу ч асууж байна. Халуусан юм шиг За мобайл ярьдаг. За манай хамгаалал ярьсан үнэндээ хадуусан болохоор Ахмед хоёрын Ахмед үүсэж байгаа. Харин эдгээр Ахмед үүсэж байгаа. Хүүтөөс нь үүсэж байна. Яг заалт нь болохоор энэ биеийн маань өөр болохоор нэг нутаан бий байгаа. Тэгээд хадуусанд хийхэд болохоор 0.1 нутаан болсон бол хүүтөөс нь болохоор 0.4 нутаан болсон байгаамаа. Тэгээд үүний дүндэр нь болохоор Ахмед өгөөж хүүтөө усанд нээх байна. Яагаад гэвэл хадуус нь өөр нутаа заддаг Ахмед өгөөж байгаа найрч. Тэгээд нэмэлт мэдээлэл хэлэхэд андиномаа мэт нь өөр бүрстэй. Тэгээд сунж агшдаг. Энэ нь бас харимхаа үж үлдэж байна гэж байна. Шийдвэр гаргалаа. За баярлалаа. Энийг гадагт баярлалаа. Сая юу гэж байгаа юу яачлаа. Нэгтүүдтэйгээ бодож байгаа. Ахмедийн хүч их байна гэдэг танах нөгөө хийж Ахмедийн хүч их байгаа юм чинь нөгөө бие чинь их өргөж өгөх нь шүү дээ. Тэгэхээр хүч нь бага байгаа байхгүй. Ахмедийн хүч нь халуун усанд баг гэж хэлсэн шүү дээ, тийм ээ? Нөгөө молекулын дээшээ гараад Ахмедийн нэгтэн зэрэг болоод Ахмедийн хүч бага байгаа учраас заалт нь их байна. Тэгээ энэ бүршин дотор энэ ямар хүч үйлчлээ? Харимхаа хүч ямар хүч ийдээ? За зүйтэй. Биеийг агшаахад эргээд байранд орчдөг. Сонгоход эргээд байранд орчдөг ийм хүчийг ямар хүч гоо? Харимхаа хүч гинэ. За зүйтэй. За минутынхаа хуудсан дээр харимхаа хүч үйлчлээ. Харимхаа хүч тэгээд камераас Ахмед хүчээр бичээрэй. За. Машин дийсэн дээр нэг ихэн үзүүлээ. За аваарай. За хоёр бие үлчиж байна. Араа. За хаашаа бие хийж байна. За тэгэхээр хүчнийх нь сумыг хараарай. Айдын явсан. Яа яагаад би хүч үлчсэн. За зингэртэй хүч нэмий. За одоо хаашаа үлчэх нь харъя. Зингэр тав хэдэн хүч үлчжээ? Ямар хүч үлчжээ харагдаж байна? 50. За зүйтэй. Айдын явсан. За дараагийн нэг зүйлийг сонирхох урагтай. За ачаага тавь. За өгдлөө тавьж. За өгдлөө. За би өдрийг харж байгаа. За тэгээд хэдэн хүч гарч ирж байна? Удаан. За хоёр хүч гарч ирж байгаа. Бинийг ингээд бүлгэж байна тийм үү? Арагшаа ямар хүч үйлчилж байна? Тэрийсээ харна. Арагшаа ямар хүч үйлчилж байна?
Тэр би түрхэд ямар утсаа болох вэ? Үлдээ үлдсэн байна. За одоо гадаргуугаа саби. За гадаргуугийн саби. За ийм боллоо ачаагаа тавь. За одоо үлдээ үүс байна уу? Бага зүйтэй. За болоо. За энэ хичээлийн үзээд багаараа ярилцаад сая юу гаруугаа гэдгийг яриад байна. Энийг энэ хот юу техник нэг тэр хамгийн бас удаан байсан шүү дээ. Удаан хаа зүүн талаас байсан чинь жижиг зүгээс тавих байхад их нүүтэн дугаар татгалж авсан чинь дараа нь тэр зүүн тооны хүн нэмсэн чинь 150 тонн болоод тэгээд 150 дугаар яасан. Тэгээд мөрсдөө хүч хараа хацгаа гэсэн англи манай хоорондоо ярилцсны үндсэндээ хамгийн ихний зүйтэй болохоор цэнхэр хүн болохоор 50 ньютон, удаан хүн болохоор 100 ньютон байсан. Энэ үүнд болохоор 100 ньютон жинтэй хүний тал руу ачаан явсан байгаа. Дараа нь жин нэмэхэд 150 ньютон, 100 ньютон хоёр болсон. Тэгээд 150 ньютон дугаар бас ачаан явсан байгаа. Тэгээд дараагийн зурган дээр болохоор азар гадаргуудыг үрэлтийн хүч их байсан. Харин гүлгэр гадаргууд бол үрэлтийн хүч бага байсан. Тэгээд гүлгэр гадаргуудыг тэр ачаа төрөхөд илүү хүч шаардахгүй амар байсан. За баярлалаа. За танаа. Хоёр ижлэн хүн хүч нэг зүү чадаагүй ингээд ижлэн байсан. Тэгээд нэг хүн ингээд нэг хүн улаан нэмсэнд яваад тэгээд дараа зэвстэй нэг зэмцэн байна. Тэгээд хүч ихтэй татвараар ачаан явна. Шээ гадаргуугийн юу гэж хэлсэн? Гадаргуун болохоор мөстэй талбайсан. Тэгээд мөсөндөө үрэлтийн хүч бага үржиж газар татваргүй дээр үрэлтийн хүч ихээр үржсэн. За одоо үрэлтийн хүч ихээр үржсэн. Хүч багтаа талбай хүч ихтэй талбайгаар хүч ихтэй бүсгүй за хүчтэй рүүгээ хөдөлжсэн. Заашгүй. Тэгээд чүүдээр нөө дахиад нэг хүч нэгсэн. Тэгээд чүүд талбай хүчтэй талбай нэстэй яасан. Өшөө нэг жил юм байна танаа. Тэгээд нөө нэг талбай дээр нэгсээд үдээр за танаа нэг үү. Үрэлтийн хүчиндээ хамгийн үрэлтийн коэффициентийг хүчин төрж энэ жирэмж. За бүгдээрээ сая энэ захин хичээлийг одоо ойлголоо гэж багш нь үзлээ. Яагаад гэвэл ижил чиглэлд байгаа хүч нэмэгдүү хасагдахгүй. Нэмэгдэн эсрэг чиглэлд байгаа хүч хасагддаг. Үрэлтийн хүч бол мөсөн дээр бага байна. Мөсний гадаргуу дээр чорон дээр бол үрэлтийн хүч ямар авах их байна гэсэн ийм дүгнэлтийг сая захин хичээлээр ойлгоо. За үүнийг бичиж хэмжээгээ утсан дээр ямар хүчийг бодчихээ үрэлтийн хүчтэй. За одоо нэг өсөө хайж гэнэ үгүй юу асарсан үгүй өөрсдөө нэг юу гэдэг үзэгдэлтэй асарсан. Тэгэхээр үнэн байна уу? Үнэн байна. Ямар ч гэсэн тэрийг харчих. За. Энэ дараагийн нэг байгууллага. За энэ юу байна вэ? Хөшүүр байна. Хөшүүр тэнцвэрийн байдалтай байна. За хөшүүрийн тэнцвэрийг яагаад авдаг болох вэ? Машины хаягтай уусгаач. Тэнцвэрийг энэ ачааг нь өөрчлөхгүйгээр, мөрийг өөрчлөхгүйгээр тэнцвэрийг авдаг шүү. Яаж авдаг вэ? Ердөө татсан доороос ингээд усаар код усаар ингээд мөн үү? Ингээр юу болж байна вэ? экспонент тэнцвэрийг авдаг. за яагаад тийм шалтгааны багаараа ярилцаад байна вэ? Хөшүүрийн тэнцвэрийн өрсөйг авдаг гэсэн юм байна. За, энд ямар хүч үйлчлээд байна хэлээ. Энэ одоо хоёр бит. За хэлж. За, манай агаас ярилцсан юм байна. Ямар хүч үйлчлээд байна? Энэ болохоор Ахмедийн хүч үйлчлээд байна. Шүү, одоо ийм байна. Одоо яаж яаж
Тэгээд ямар нэг санзаар нэг үзэж байна. шээ санаа. Антаасаа Ихний бие татах нь юу? Оо тийм үндийг үзүүлчихтэй тийм үү? За тэгээд бид нар мэдээж энэ архимедийн хүч байна гэдгийг ойлгохдоо архимедийн хүч тэнцвэр алдагдсан гэж ойлгосон. Өшөө энэ бас үндийн хүч биеийн чинь хоёр бас үйлчилж байгаа шүү гэдгийг харах ёстой. За танайд үндийн үзэл навсан юм яа. За үндийн үзэл дээр бүгдээрээ тэнцвэрийг яаж алдагдсан гэж бичгөө өөрсдөө хичээлээ. За За өнөөдрийнхөө үндсэн хичээлийг бүгдээрээ ярилцаж багаараа ярилцсанаа. За багшны юм үнэлгээний уудас гэдгийг өгнө. Энэ үнэлгээний уудсан дээр өнөөдөр харсан үндсэн зүйлүүдээ бас бичгий. За шаараа бас авчаад яваа. За шаараа ашиглан бас өөрсдөө ашиглаарай. За үнэлгээнийхээ уудсыг юу дээр яваа бичиж яаж ажилласан гэж. За нэг жижиг номоо хийгээ. Жижиг номоо хийгээ. Тэгээд үнэлгээ гаргаж бичнэ. За багууд багштай өнөө туцаа өгчээ. Энэ болохоор шараа энэ шүү дээ. Энэ хадуу зөндөө тэгээд үнсэн юм уу та? Чацлаа. Эндээ үлдээ үуч. За эндээ үлдээ үуч тийм. Үнэндээ яг бэлдээрээ ямар зүйлсүүдийг хийсэн гэдэг нэг зүйлс хийж шүү. Жижиг номоо энэ дээр тавьж хийсэн юм байна. За энэ дээр за тэгээ одоо ярихад би. За энэ ном хийсэн байна. За танай хараа. За түүнтэй яг хэлсэн. Ой. За энэ багаас хэлсэн. За танаас хэлж гараа өгсөн. За бүхэн хийж байгаа дэмж авсан юу вэ? Энэ шаанууд нь яагаад энэ цааснаас тэгэхээр хооронд нь өргөдөө хөвж өрдөж нэмэх хасах нэг нэмэх хасах нэг чөлөөтэй ч нэг цаасна энэ шаанд наадж байгаа. Зөвхөн өшөө юу мэдв танаа? Танаа энэ нэг юм ярихгүй. Үчигдэж байгаа. За энэ ямар ч байсан шаардлагын үрээд өрөлтийн үүс үүсгээд жижиг цаасыг өөрсдөө татуулсан бай. Захиргаан цэнийг үүсгэсэн байнас юм байна шүү дээ. За одоо үнэлгээний хавцаа ихэд хамгийн ихнийх нь болохоор үлдийн хүчин одоо энэ зургийн дээр үүсгэж байна. Тэгээд дараагийн зургийг харахад энэ шарыг гэж арчаад ингэж үрэлт үүсгээд үрэлт үүссний дараа нь хоорондоо таталцыг хөөж үүсэж байна. За энэ болохоор бидний түрүү туршилтын зөвлөсөн байгаа. Соронзон орны хүчийг үүсгэж байна. Нууцнаас хүмүүнээс нартуу гаргаж авах бэ гэж туршилт байна. За энэ болохоор хөвж байгаа хоёр хүнд өгөөд энэ хүнд нь болохоор Ахмедийн гүд үүстэй биднээс сая туршилтын зүйлсэн. За энэ болохоор бас хэмхаа үчээд хэмхаа шиг томьёол PX тэнцүү кад үржин X. За энэ нь болохоор нэг юу ашиг сунж байгаа учраас энэ хэмхаа үчтэй гэж үзсэн. За энэ болохоор шарыг дээрээс доош нь унахад яг энэ хооронд хэвцэн тулгуургүй дээрээс нь зүг зүг нэг өцгөө яг учраас энэ нэг дарснаас хүнээ дагаа гэж үзсэн. Харин энэ шатны дээрээ ясныхаа дараа даралтын яг өөрөөр даралтын дээр байгаа гэсэн. Даралтын томьёолоор PX тэнцүү эпиг хуваах нь. за дүнтэй уулзсан гэж байгаа. За танаа сонсоо.
агаарын шарын ачуураар авчаад тэгээд үзэд ямар нэг цэник үүсгэн тэгээд дараагаа энэ тарсан цаасан дээр ингэж үрсэн агаарын шар ингэж тавьд агаарын шар наацж байгаа юм аа. Энэ цаасан ч гэсэн агаарын шар үүссэн цэнийг эсрэг цэнгэлээд байгаа учраас ингэж хэмжээгээр хавлаа. хэмжээгээр үргэлжлэн үж авсан. Өндөр үргэлжлэн үж багван тэгээд арцар дээр ихээр тэгээд захиргаа үзүүлэлтээр усан дотор байгаа нөгөө би төмрээд сандраа татаж авч үзсэн. Тэгээ харимгаа хүчин болохоор энийг дээшээ түлхэхэд нөгөө нэг бүшин сунж агсж байгаа. Тэгээд яаж түлхсэн тэрэндээ ордог учраас харимгаа үз гэж үзсэн. За танаас сонсч. Чараа ямар нэгэн өөртөө таарч хаана тэгээд цаас шаарга өнөөдөр захин хичээлээр үлдсэн бүрэлдэхүүн хүчин байна. Бүрэлдэхүүн хүчин гөлхөр гадаргуу үзчихвэл бацаар гадаргуу хэмжээний үүсгэнэ. Мөн самжин орны үйлчлэг үзсэн. Усан дотор байгаа хадаас төмөр бихтийг санджаад үйлчлэгийг гаргаж ирсэн. Гэхдээ усан дотор хийсэн бихтийг усууд ямар ч зүйлгүй байна. Тэгээд динамометр дээр бид нэр туршилт үзсэн. Динамометрт бол харимхан хүч үлчдэг зүйл байна. Энэ болохоор гүндийн хүч үлчж байна. Энд байгаа гүндлэг дээрээс зүг тестээр байгаа учраас энэ бол жинтэй. Энэ хоёрын хооронд унахтаа би жингүү болж үздэг. За ингээд шаарыг сая манай багийн хүн үзүүлсэн. Битээ үргэлжлүүлэхэд санцаа өгсөн. Жижиг ном өргөд харж. Жижиг ном. Манай багийн хэдэн том яваад гэсэн. Жижиг ном хийсэн. За энэ даапрыг бол манай гурван багийнхан гурвуулаа маш сайн хариуллаа гэж үзээд багны хэмжээний хуудас нэмээд өгчээ. За үнээр тооцоодыг тоо. Танах дөрөв танах. За тэгвэл үнгээний хуудас эдний тав танах дөрөв учраас энэ хоёр тав бол хичээд идэвхтэй оролцсон байна. Ингээд багуудаа баяр хүргье. Ямар хүчийг үтсэн гэдгээ нэг ярьчих. Ямар хүчийг үтсэн? Бинжин. За энийг бол дэлхийн жинтэй юу гэдэг дээрээс яасан үтсэн. За эднийхээ хүчийг бол юу дээрээс ажиж харсан? Өндөрөөс төшөөргөө бас өргөсөн тийм үү? Тэгээд эднийхээ хүч ажиллаж байгаа. За сонгосон хүчийг ажилласан уу? Ажилласан. Осон дотроос төмөр гаргасан. Харимгаа хүч даралтай олсон уу? Олсон. Ордон дээр даралтын хүчээ тодорхойлсон уу? Тодорхойлсон. Харимгаа хүч хаана байсан? Үргэлтийн хүчийг хаана ажилласан? Шаарай. Хүндийн хүчийг хаана ажилласан? Би дэлхийн бүхнийг яг өөртөө татсан хүчийг юу гэж вэ? За хамгийн сүүлд шаарын дээр бид нар юу үүсгэсэн? Энэ ямар хүч үүсгэн? Зэндийн харилцан үйлчлэлийн хүчийг. За тэгвэл бид нар өнөөдрийн хийсэн туршилтаар байгаль дээр байгаа хүчнүүдийн илэрлийг харж чадваа. Чадсан уу? Чадсан. За тэгвэл багш нь үнэхээр нууцсан дээр тамагдарыг ингээд гэрийн даалгаврыг багийн ахлагчид багш нь ингээд хичээд өгсөн байгаа. Гэхдээ энэ асуултуудаа хариулж ирээрэй. Даалгавруудаа өөрсдөө аваарай. За багш нь минутын нууцсан дээр тамагдарнаа. За өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцсон багуудаа баяр хүргье. За энэ хэмжээ утсаа багштай хамгийн гоё бүгднээс сураад байна.